одоо ажлын ярилцлаганд орох байгаа залуучууд бол хоёр төрөл байгаа. Ер нь бол нэг нь бол дөнгөж сургууль төгссөн ийм залуучууд байгаа. Өмнө ажил хийж байгаагүй. Нөгөөх нь бол өмнө нь ажил хийж исэн. Нэг хоёр байгууллагад ажиллаж байгаад тэгээд яг өөрийнхөө хамгийн тохирох ажил, тохирох байгууллага хамт олон ингээ хайж байгаа ийм залуучууд байна гэж ингэж ойлгогдно. Тэгэхээр аль нь ч байсан тэр хамгийн эхлээд нэг зүйл дээр маш сайн анхаарах хэрэгтэй байдаг. Ер нь бол хүмүүст нийтлэг нэг ийм ойлголт байдаг. Одоо хүмүүс л ингээл ажил хайдаг гэдэг ойлголт байдаг. Яг үндэ бол тийм биш. Нөгөө талаас байгууллага, бизнесийн байгууллагын удирдах ажилтнууд, хүний нөөцийн багийнхан хүн хайждаг. Тэгэхээр ингээд бид нар өөрсдөө нөгөө ажил хайдаг гэж ганцхан бодох биш. Тэр хүмүүс бас намайг хайж байгаа гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр яах вэ гэхээр хамгийн ихний ажлын ярилцлаганд орох бэлтгэл бол юу вэ гэхээр зэрэг өөрийгөө таньж тодорхойлох энэ асуудал байна. Нэгдүгürt нь одоо өөрийгөө таних гэсэн үг шүү дээ. Энэ юу вэ гэхээр зэрэг одоо эртний мэрэгдүүд ч гэсэн нэг хэлсэн байдаг. Тухайлбал одоо дорны их гүн ухаантан Лаоцегийн сургаалт байдаг. Өөрийгөө таниул ухаантан, бусдыг таниул гигантэн гэд байгаа. За мөн манай говийн ноён утга данзаар авч яг хэлсэн үг бий. Өдөн дэвлэгээтэй шуунд өндөр юуны даваа өөрийгөө таньсан хүнд амьдрал юуны даваа гэж. Тэгэхээр залуучууд эхлээд бол өөрийгөө таних хэрэгтэй. Тэгэхээр би яг ямар хүн юм бэ? Нэгдүгürt би хүн бол ерөнхийдөө 3 төлөв байдаг. Нэгдүгürt нь миний зан төлөв ямар юм? Хоёрдугаарт нь миний оюун ухааны өгдөл, онцлог ямар юм? Гуравдугаарт нь миний бие бэлдар ямар вэ? Тэгэхээр эднэрийг нийлүүлчихэр зэрэг одоо би нэг ийм онцлогтой хүн гэж байна да тий. Тэгэд өөрийнхөө нөгөө нэг үндсэн одоо төрлөх өгдөл гэж тий. Тэгэхээр төрлөх өгдлийн онцлог, удмын төрлөх өгдлийн онцлогийг ямар вэ гэдгийг бас таних хэрэгтэй. Тэгэхэд бол хүн өөрөө одоо эцэг их өвгдийнхөө удмыг судалж таних шаардлагатай байдаг. Энийг бол одоо манай Монголын бас эртний одоо мэрэгдүүд юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг энэ хөх сударт бичигдсэн байгаа. Хүн угаасаа төрмөл гэж бий, сурмал гэж бий, дуурамал гэж бий гэж ингэж 3 төрлийн хүнийг тодорхойлсон байдаг. Тэгэхээр одоо би гээд одоо жишээ нэг залуу өөрийгөө ингээд таниад тэгээ биний төрмөл юм юу юм те сурмал юм юу юм би ямар сургуульд яваад ямар шүү эрдэм мэдлийг сурчлаа те миний одоо орчин цагаас найз нөхдөсөө юм уу эсвэл шүтж биширдэг одоо мундаг хүнээсээ эцэг ихээсээ дуурайж авсан юм дуураамал юм юу вэ нүг те орчноос авсан төлөвшөл шүү дээ. Энэ 3-ыг тодорхойлж яг өөрийгөө тодорхойлж томьёолж таних хэрэгтэй. Тэгээ би ийм хүн юм а гэдгийг таньчих чинь хамгийн ихний асуудал байхгүй. Тэгэнгүүт юу вэ гэхээр зэрэг одоо яах вэ гэхээр нөгөө байгууллагууд хүнийг хайж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр над чих хүнийг хайж байгаа байгууллага байна уу гэдэг асуудал байхгүй. Тэгэхээр ч одоо ингээд айгүй олон байгууллагууд ингээд зар тавьсан байгаа шүү дээ. Би жишээ нь ингээд шүтээсэд инженерээр төгссөн. Тэгээ нэг 2-3 жил ажилласан юм залуу хүн те. Тэгээ инженерийнхаа чиглэлээр ингээд сайхан ажиллаад явъя. Тэгэхээр надад юу хэрэгтэй вэ гэхээр миний амьдралын зорилго би яг ямар зорилго тавьсан явж байгаа те. Цаашаага миний одоо мэрэгжлийн зорилго юу юм? Би ямар одоо албан тушаал, амбиц, өшөө инженерийн ямар хөгжил надад хэрэгтэй юм те. Тэгвэл яг энэ миний энд тохирох ямар байгууллага байна вэ? Тэгэхээр одоо нөгөө байгууллага өөрөө хүн хайдаг гэхээр байгууллага ч өөрөө юу вэ гэхээр хүний нөөцийн бодлогоо тодорхойлцсон. Үзэл баримтлалаа тодорхойлцсон. Манай компанид ийм шаардлагыг хангасан ийм хүн хэрэгтэй гэд гаргацсан байдаг байхгүй. Тэгэхээр юу гэхээр би өөрийгөө таниад тодорхойлсон миний тодорхойлт нөгөө байгууллагын нөгөө хайж байгаа байгууллага тодорхойлсон нөгөө хүний нөөцийн шаардлага тодорхойлттой тохирч ийн гэдгийг л одоо хайх хэрэгтэй байхгүй. Тэрээс ингээл байгууллага болгоны үүд татаал хүн болгонтой уулзаал азаа үзээд ч юм уу те тэгж явах л тохиромжгүй гэж одоо миний хувьд боддتي. Тийм учраас би залуу хүн ажлын ярилцлага гэхээр хүн болгонтой орж ярилцаал азаа үзээл те үзээд алдъя гээл ингээд яваад ах биш. Тэр бол хитрхи одоо төөрөгдөл. Харин дэлхийн оронд өөрийгөө таньж тодорхойлоод дараа нь над шиг хүнийг ямар байгууллага дээр одоо илүү одоо хайж хаана очивол би илүү тохирох юм те.
тэрийг хайх хэрэгтэй байдаг л да. Ер нь бизнесийн байгууллага бол өөрөө ингэдэг. Яг хүний нөөцийн шаардлага бодлого тодорхойлж яваад манайх инженер дээр яг ийм шаардлагыг хангасан хүн авна гэж тодорхойлсон байдаг. Одоо үндсэндээ зураглалыг гаргацсан байдаг байхгүй. Тэр зураглалд нь л тохирох, би тохирохгүй гэдэг л ихний асуудал байхгүй. Тэрнээс нэг одоо хоёр ийм хүний нөөцийн ажилтнтай ороод тэдний нэг сайхан хайшин хөдөлгөж байгаа ч юм уу, өөрөө таалагдаад ч юм уу те яг тэр үеийн шийдвэрээр нь ингээд цаашаа явах гэдэг асуудал өөр асуудал болоод байгаа. Тийм учраас яг үндэ яг мөн чанараар нь аваад үзэх юм бол яг би өөрөө миний амьдралын зорилго тэгээ надтай цуг ингээд цаашаа явах хамт олон юм байх уу? Намайг хөгжүүлээд явах байгууллага ямар байгууллага байх уу? Намайг одоо удирдаад явах ямар удирдагч дарга байх уу? Надад багшлаад сургаж хүмүүжүүлээд явах ямар сайн одоо орчин үеийн хэллэгээр бол коуч, ямар сайн ментор аль байгууллагт байгаа юм. Би тэнд нь очиж тэгээд цуг хөгжил үстэй тий. Энийг л сайн ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр эхлээд өөрийгөө тань. Тэгээд Лао Цзэгийн хэлдгээр өөрийгөө таньвал одоо ухаантан болчихно. Одоо бусдыг таних хэрэгтэй бас. Бусдыг таньвал илүү сайн одоо хөгжиж гэгэрнэ гэдэг байгаа шүү дээ. Тэгээд бусдыг таних гэдэг нь нөгөө байгууллагууд дээр ингээд судалгаа юм. Өөрөө. Тэгээд байгууллага дээр өөрөө судалгаа хийж байгаад аль байгууллагыг миний хүссэн тий нөгөө мөрөөдлийн ч юм уу тий эсвэл аль хамт олон надад яг тохирох юм. Аль байгууллагын соёл надад илүү тохирох юм. Ямар хүний нөөцийн бодлого надад илүү тохирох юм. Ямар үзэл баримтлал нь илүү тохирох юм тий. Тэрийг нөгөө байгууллага сайн судлах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгэхээр залуучууд очиж ажлын ярилцлаганд орж болно. Гэхдээ хоёр юм л бэлдэх хэрэгтэй нь шүү дээ. Нэгдүгürt нь өөрийгөө сайн бэлдэн, тэрийг өөрийгөө тань гэсэн үг. Тэгээ өөрийгөө тодорхойлсон бол тэр ярилцлаганд орох ч байгууллага ч өөрөө ямар компани, ямар хүний нөөцийн бодлоготой, туулж ирсэн ямар замналтай, ямар хамт олонтой, удирдах ажилтнууд нь ямар арга барилтай, ер нь гол одоо үзэл баримтлал нь яг юу юм? Надад тохирох уу үстэй тий. Энийг л сайн ойлгочвол ингээд хоёрхан юмыг ойлгочвол ер нь бол болчихж байгаа юм тэр баг. Тэгээд цаашаага яг одоо нөгөө энэ хоёрыгоо бэлдсэн гэдэг ингээд үзэх юм бол дараа нь нөгөө компани дээр очиод ярилцлаганд орохдоо яг л өөрийнхөө л байна. Тэрэн дээр одоо элдвч амирхал дээр бол огт хэрэггүй. Энэ дээр бол би ингэж боддог юм багш нь бол ер нь энэ нөгөө ухаантай мэрэгдийн сургаал байт юм л да. Эйнштейний хэлсэн сургаал юу гэхээр мэдлэгээс илүү мэдрэмж хэрэгтэй гэж хэлсэн байт. Тэгэхээр одоо би ийм юм мэддэг гэд мэдлэг яриад байхаас илүү өөрөө маш юм мэдрэмжтэй байх хэрэгтэй байхгүй. Нөгөө ярилцлаган дээр ч гэсэн ялгаа байхгүй. Дарга захирлуудтайгаа уулзахдаа тий мэдрэмж илүү байхгүй. Би яавал илүү тохирох уу? Яавал илүү өөрийгөө зөв ойлгуулж чадах уу? Яавал илүү өөрийгөө зөв өнцгөөс нь яг мөн чанараараа ойлгуулж чадах уу гэдгийг тийм ээ мэдрэмж. Тэгээд дараагийнх нь бол одоо Warren Buffett-ийн бас сургаал байдаг. Ер нь хамгийн сайн боловсрол бол төлөвшөл хүмүүжил гэж. Тэгэхээр нөгөө боловсролтой өдр гэдгээ харуулах гэдээсний хэрэггүй. Гол нь өөрийнхөө яг унган дээр нь одоо эцэг эхийн гэр бүлийн сайхан зөв төлөвшөл хүмүүжлэл харуулах хэрэгтэй. Энэ бол айгүй чухал байгаа. Тэгэд ер нь орчин цагт бол одоо нөгөө яг хүсэл, зорилго, ирмэлзэл гэдэг хаас илүү тий илүү яг миний тавьдсан одоо би яг мөрдөөд явж байгаа зорилго энэ байна. Тодорхой байх хэрэгтэй тэр нь. Тодорхой байх хэрэгтэй. За өшөө одоо нөгөө хурдан түргэн юм бушуу үйлдэлээс илүү сэтгэл хэрэгтэй. Үнэн сэтгэлээсээ ярь, үнэн сэтгэлээсээ бэлд, үнэн сэтгэлээсээ бүх юма гарга. Тэр маш чухал байгаа. Дараа нь зүгээр нэг одоо ингээд санаачрахаас илүү зүтгэл маш хэрэгтэй. Зүтгэл. Одоо яг ингээд үнэхээр идэх зүтгэл гаргаж байгаа гэдгийг харуулах хэрэгтэй байхгүй тэр хүмүүс. Тэр хүмүүс тэрийг л харна шүү дээ. Сэтгэлээ чи харна. Зүтгэлээ чи харна. Ямар идэвхтэй байна гэдгийг чи харна, тэ? Зөв төлөвшлийг чи харна. Үг үйлдэл бие хилэмжийг чин ажиглаж анзаарч үнэлж дүгнэн. За дараагийнх нь бол нөгөө олон диплом гэж цуглуулж тэ тэр дипломоо үзүүлнэ гэж яхаа оронд ямар чадвартай гэдгээ илэрхийл. Ямар чадамжтай гэдгээ илэрхийл. Өшөө ямар одоо мэрэгшил эзэмшиж альвэр нь бол илүү болсон гэдгийг илэрхийл. Тэрийг ойлгуулахыг хичээ. За тэгээд албан тушаалаас илүү нарийн мэрэгшил ярь. Тэгээд цаашаага би яаж нарийн мэрэгших вэ? Тэрэн дээр бол ямар боломж байдгүй гэдгийг ярь. Тэрнээс цаашаага би одоо ямар карьер очих вэ? Таны албан тушаалыг би хизээ авах вэ гэдэг чи одоо сони яриа шүү дээ яг үндэ бол тийм. За тэгээд дараа нь болохоор ер нь бол нэг олон жилийн туршлага гэдэг би тэдэн жил ажилласан гэхээс илүү
би энэ өнгөрсөн 3 жилийн хугацаанд ажилласан байгууллага дээр ийм юм хийж бүтээлээ. Ийм амжилтанд хүрлээ. Миний гараас ийм юм гарлаа. Ийм бүтээлтэй байна. Ийм үр дүнтэй байна гэдгийг тодорхойлж илэрхийлэх ёстой. Тэгэхээр ер нь бол одоо зүгээр энгийн одоо үгээр хэлэхэд бол яг дандаа ийм одоо өөрийгөө таниулах шин чанарын биш яг одоо мөн чанарын тий зүгээр одоо хиймэл дуураймал биш яг үнэн сэтгэлээсээ гаргасан ийм тодорхойл томьёоллууд өөрийгөө таньсан тэр тодорхойлтууд тий тэгээд би яагаад энэ байгууллага дээр ирсэн танай байгууллагад би яагаад ажиллах ёстой юм бэ гэсэн одоо тэр нөхцөл шалтгааны тайлбарууд тий яагаад гэдэг асуултанд хариулж байгаа тэр одоо маргашгүй эргэлзэхгүй баталгаатай хариултууд айгүй чухал байна. За ийм л байна.